байцгаана уу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Та нар мөрөө бит хоёрын зааж байгаа дуу шүлгийг цээжилж байгаа биз? Амжилт хүсье найзуудаа. Баавга найзын баяр. Байшинтай болсны баяраа тэмдэглэхээр баавга нүхтдөө урилга тараажээ. Байшин дүүрэн зочид ирээд байж суухын аргагүй болохгүй. Баавга харин өөрөө эзгүй баярын ширээнд хоосон байжээ. Ширээн дээрх бичгийг уншвал шинэхэн байшинд минь сайхан наригцгаая. Тэртээ тэргүй зочидтай байхад тэр болж би очоод яах вэ? Авчирсан бэлгээ мартахгүй орхиорой. Анд найз баавгай гэжээ. Хөрс тастан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөөгцөнхөр далайн эрэг гэрмэн газарт эртээ үрдийн цагт ингэн өгөн хоёр айл болон амьдарч ач төрөн суужээ. Хар усан унттай хад жолооны мөртөө газрын агуу торигдож галын илжиж утаж 30 жил тэнэж 40 жил суув. Өвгөн нь загас барьж далайн хөвөө сахин мөн нутас ирж гэрээ мухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод тороо усанд тавьж загас шүрдэж эхлэв. Анхны шүүсэнд нэлцгар загас гарав. Ахаад нэг шүүсэнд натан өөс гарав. Адаг сүлзэн шүүсэнд алтан загас баригдав. Альва загснаас онц алтан загас болбол адгуу сантаас онц үнийг л мэднэ. Амавар гэж алтан загасгүй юу? Өвгөн болсон ах минь өршөө чарил намайг өрх төрнөөс мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд айл дутагч нь өгье. Хайр дамны минь оронд хамаг хүслийг чинь өгнө. Энэ үгийг сонсоод өвгөн их цачив. Өвгөн насан болтол өдөө жилийн дотор загас барьж амьдрахдаа замаг шүүж явахдаа үг хэлэх зогсыг үтсэн удаа байхгүй. Ямар ч чихтэй хэрэггүй, яасан ч чихтэй юмдээ. Ажиг сэжиг төрж айх гайхах зэрэгцэж алтан загсыг тавихтаа чиний өгөх юм над хэрэг байхгүй, чиний үнтэй би над долзохгүй. Алтан өнгөц загас минь ариун далаадаа зингэж амар миндэв. Сайн үгээ хэлж сайхан өрөөлөө тавив. Өвгөн тэндээс буцаж эртээ хурч ирээд өнөө сэнэн юмаа ингэндээ ирж эхлэв. Өнөөдөр би далаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам биеэ аварч усанд буцааж тавихгүйж аль дуртай амийг над үгийг ихтэн айж сандраад би юу ч авч чадсангүй. Хөөр хийдэр загсыг торшөөнөөс малтаж усанд буцаад тавьчихав. Хөх талаад нь тавьчихаад буцаад ирэв. Эргүүтийн нэг гантан чи алтан загснаас юм авч чадсангүй. Мөнхөг гантан ядахтаа модон твш авсан бол комон чих хэрэгтэй байхгүй юу? Манай твш бүр хуучирч ивдрэд хамхарч унах шахсан шүү. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаатаа ирэв. Далайн ус мэрэлцэж даан сайхан харагдав. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөн ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүсэх хэлэх юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөн нуулж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө. Манай эмгэн намайг маш их эрдэмлэж шин твш хэрэгтэй гэж ширүүн өнгө хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гин. Ачид борловгүй минь залж ирсэн хэрэгцэн завхан өвднээ эрх тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдно. Өвгөн гэртээ эртэл өнөөх цагсны өгсөн өнгөтэй сайхан твш нь өмнө нь харагдаж өвтнө. Эмгэнэн дэрэгдэн загсаад элдвэр хараах сонсогдно. Эргүүтийн нэг гантан чи ийм твшийг авсан уу? Твшээр юу хийх вэ? Дими юм авчи бас буцаад яв. Байшингуугаа тэр. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус давалгайлж даант сайхан харагдав. Алтан загсыг дуудсан алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөнд ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв.
Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амраахгүй хөөж дуугаад болохгүй балаа хэрүүлч эмгэнд байшин хэрэгтэй эмгэнэ ачид буурлаа үгүй минь зарч ирсэг хэрэгчин завхан бүвтнэ эрх тэнгэрт итгэж гэртээ хайр үгүй минь эвдэрх юм уу гэрчин шин байшингаар сэлэгдэнэ өвгөн тэндээс босож гэртээ хүрч иртэл өнөөх мөг гэр нь аргүй болчихсон болжээ. Гэр байсан газарт нь гэгэн цагаан өнгөтэй. Гэрэл орох цанхтай царс модон хаалгатай цагаан байшин харагдана. Эмгэн цонхны дэргэд эрхэмсэж анзаар суугаад хамаг мөгээр хараач занхан сонсогдно. Эргүтийн гэмтэн чи энэ байшингүйснөө загсан буцаалаач төлбөрч мөргөөдөр ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харцад гоороос олж тайж болохыг хүснэ. Хамчлаг тариачнаа байж ноён болохыг хүснэ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус давлах гайлж цалгилж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирвэ бас ядуул очир ивэ ямар хэрэгээр ирэв. Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд санснаас илүү улам ихээр харааж ноос ирдэг юм маань ноён болох санаатай тариач язгуураас тайж болох хүсэлтэй гинэ. Алтан загас хэлв. Ачид бууруулаагүй минь зарч ирсэн хэрэгчин завхангүй битнэ. Эрх тэнгэрийн өршөөлөөр эмгэнчээ хатан болно. Өвгөн гэртээ иртэл өндөр сайхан байшин, өргөө сайхан ордон өмнө харагдаж гин. Энэ сайхан ордонд эмгэн морилцуугаад эрхэм булган дээлтэй, эрээн хоргой малгайтай, эрдэн сувдаар чимгэлсэн эхнэр болоо сууж байв. Утсаар угалц тавьсан улаан гутал өмсөд урдах зарцаа өшөглөж очиргүй их урлаж байна. Алтан бэлзэг зүүсэн 10 мойног хуруугаараа аягч хүүхний үсийг атгаж аваад зодож байна. Өвгөн хурц ирээд өвдөг сүгдэн алтгав. Тайжийн эрхэм хатан тавтаа мэрилж байна уу? Таны үссэн зээл тааллын саруулж цансын эрэг бүцэнд санаа сэтгэл амарвөө. Өвгөнийг үзээд эмгэн өндөр дуугаар зандарч ахтын хашаа сахиж ад бариулахаар явуулав. Хэдэн хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Урдын хаасаа эмгэн улан илүү тогширч загсанд очиад мөрөг залбирч гуугаад ир. Хард тариачин байгаад хамжлагад тайж болсон юм. Хамжлагад тайж аваад хаан болоход яадаг юм. Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихээр цачиж шунал дээр эмгэнд шууд ингэж хэлв. Ховдог санаа хитэрч хоосон байснаа мартвуу. Хоолнд их цадаж галзуу өвчин тусвуу. Тэгс зүг алхаж чадахгүй ийм эмгэн дээд хаан болж яаж чадах билээ? Олон амтны илэг дог болно. Өтөөг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах юм бэ? Эмгэн ихээр уурлаж илдэг зүйлээр харааж тариачин муу өвгний хацрыг тасхийтэл алгадаад сүрхийн анзаар харж сүрдүүлж аваад тушаав. Тайж язгуурт миний таал тушаал хоёрыг зүнэг муу тариачин зөрчиж балдаг юм уу? Дуртай дургийг асаахгүй тушааж байна чамд. Дуугүй явахгүй бол чирээд явуулна чамайг. Өвгөн арга ядаж өнөөх талаадаа ирээд алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өвгний өмнө хурж ирээд хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өшөө. Өшигт муу эмгэн уурлаж загнаад болохгүй. Харт тариачин байгаад хамжилгад тайж болсон юм. Хамжилгад тайжаа болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна гэж уурлаж загнаад болдоггүй. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовхонгүй бүтэн. Эрх тэнгэрт итгэж гэртээ хайр өвгөн минь. Одоохон эмгэн чинь хатан хаан болно. Өвгнийг эргээд ирэхэд өрөө олон тасалгаатай өндөр сайхан ордон өмнө харагдаж гин. Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байв. Эрэгт хатан болоод эзний ширээнд суугаад биер цас барьсан бичгийн түшмээр тойруулж балц зүх далайсан баатар цэргээр хүрээлүүлж ноёдоор хундаг байруулж
Түшимдэр сүндшүүлж далайн цаанаас авчирсан дарс суугаад нэргэж байв. Ариун сайхан идэж амталж үзээд ярваж байв. Өвгөн түүнийг хараад өөрийн их сүрдэж аимшигт татан хааны амрыг айлтгаж мөргөн эрэхтэй татан минь их морилж байна уу? Таны өссөн зүйл таалын эсэр болж сансан эрэг бүцэнд санаа сэтгэл амрав уу? Эмгэн тэр үгнийг нүдээр ширвж үзээд эргүүлчихөө. Энэ муу өвгөн энд юунд ирэв? Нүдэнд үл харагдах, чихэнд үл дуулдах, зах хол газар руу зайлуулж явуул. Гэт зарц олон хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэрэг түшимд нь омогтой чангаар дуугарч загсч муу өвгнийг заамдаж бэрж аваад урагш татан өвдсөрч ууцсан дээр нь ударч гадна гартал түлхэв. Газар унтал өшөглөв. Хаал гарахын үед харуулны цагдаа тулгарч алмас сүхээ далаагаад арай л цавчиж алсангүй ордноос дөнгөж гартал олон хүний инээлтгэн ямбтын ихстэй уулзах ямар хэрэгтэй юм бэ чи? Бэрэ мэдэж яв, бэрэ мэдэж өрөг. Хэрэг төг гаралгүй хэд хонож байтал хэрүүлж муу эмэний хэрцгийнд бас л өдлөв. Эмгэн зандарн тушаагаад ордны бараа болгохстыг олон тийш нь явуулав. Загсанд очиад мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч эрх ямба чамлан бий. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захиран бий. Алтан загс өөрөө албат зарц минь болог. Яв гэсэн газарт минь явж байг тэр. Зогс гэсэн газарт нь зогсож байг тэр. Өвгөн эмэний буруу шавч үг хэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугийн идрэг яв. Далайн хөвөнд очвол давалгаа гэж учиргүй. Харанхуй шуурга тавьж сөрхий далайн салилж сүйд болж байна гин. Алтан загсыг дууцсанд өмнө хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загс минь хайрлаж намайг өшөө. Уршигт муу юмгэн уурлаг загнаад болохгүй. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутууг нь. Эзэн хаан болсон ч эрх ямба чамлан гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гин. Алтан загас чамайг албат зарцаа болгоно гин. Яв гэсэн газарт нь явж байх хэрэгтэй гин. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гин. Энэ үгийг сонсоод Эрдэнэт алтан загас хариу юу ч хэлсэнгүй. Хажуу тийшээ эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчихов. Өвгөн хариу хүлээж өн болтол зогсовч алтан загас юр гарч ирсэнгүй. Хайр жимгэндээ иртэл ор тавшийн зүйл оргүй алга болжээ. Гайхаад бас харвал газар гэр нь харагдаж гин. Түүний үдэнд эмгэн нь ээрүүлээ баринсан. Эмгэний хажуудаас эвдэрхий дэвшин хэвтэн.
За сайн байцгаана уу гүнжүүдээ? Сайн уу найзуудаа? Чи гүнж мөн билүү бөрөө? Би юу гэж гүнж ээждгийг? Тэр чи охтуудыг гүнж гэдэг үсттэй. Өнөөдөр гүнжүүдийн цугларалт болж байгаа байхгүй юу? Өөрөө энд юу хийж байлаа? Би тэгвэл гүнжүүдийн найз нойж болохгүй мүү? Энэ хоёроос асуу. Хүй. Энд чи яасан хөөхөө охин хүрээд ирсэн бэ? Охин биш гүнж гээд ахад. Харин тий хөөхөн гүнж хүрээд ирсэн биш. Хөөе, инжрээ. Яасан? Гүнжүүдийнхаа уулзалтанд бөөрөг байлгаж болох юм уу гурлаа? Энтрээ би байж болох юм уу? Ануу, байлгаж болох юм уу бөөрөг? Болно штэ. Хөөе, энэ хөөхөн гүнжтэйгээ тэгвэл танилцъя л да. Би таньдээ штэ. Тэгвэл би танилцаагүй штэ. Энэ хоёртой танилцчихаана уу? Чамайг хин гэдгийг? Намайг Анус эцэн гэдэг. Анус эцэн. Намайг бөөрэ гэдэг. Чи хөөх юм аа? Анус эцээ. Чамайг Анус эцэн гэдэг болохоор чи 10 настай гэсэн үг тийм ээ? Үгүй 8 настай. Хөө тийм үү? Чи тэгээд 8 настай одоо тэгээд хэдвэр анги уу? Одоо 3 дарахж байгаа. 3 дугаар анги. Хөөе Анус эцээ. Чи яашти? Сургуулаа төгсөөд оюутан гэж юм болдог штэ. Тэгэхээр чи ямар сургуульд орж ямар мэргэжилтэй болох уу? Би эмч. Эмчи. Эмч чи жоохон хэцүү юм байл шүү. Чи юуны эмч болох юм? Би хүүддэг эмч болно. Эмччин дотроо зөндөө олон төрөл байдаг гэж хэлээ тийм ээ бөөрөө? Харин тий. Чи тэгээд яг юуг нь үзье? Тэгэхээр Ану. Та гурав айн гэж та. Ану чи ерөөсөө малын эмч болчих заа юу? Хэрвээ чи малын эмч болох юм бол зөндөө олон амьтныг эмчлээд тус олно гэсэн үг. Малын эмч чинь цөөхөн байдаг болохоор цалин өндөр. Тэгээд хүмүүсийн нөгөө нэг хайртай мал залыг вэ штэ. Бөөрөө. Жишээлбэл чамааг ингээл өвдөж мөвдсөн багт чинь чиний амийг хэрвээ Ану аврах юм бол маргадын өвөө шууд баярлал оронд нь нэг морь зэр өгчин штэ. Тийм үү? Тий, тэгээд малын эмч чи амар баян болдог гэсэн. Тэгэхээр чи малын эмч болчихооч Ану. Тэгээд баян болохын тулд малын эмч болох юм уу? Гүцтэй. Тэгэх юм Ану болчихооч. Ану чи ч өөрөө яг юу сонирхоод байгаа вэ? Эмч. Юуны эмч? Хүн үздэг эмч. Хүний юуг нь үзэх юм? Тэр чин дотор олон янз байдаг үсттэй. Биеийг үзэн штт. Хүй, би та гураас нэг юм асуух уу? За. Хүний зүрх сэтгэлийг үздэг эмч байд юм болов уу? Ёо. Зүрх сэтгэлээ. Тий. Мэдгүй. Тийм эмч байдгийг болов? Байдаггүй штт. Та яар яаж мэдж байгаа? Би сонсчихсан байна. Нөгөө нэг сэтгэл судлаач гэдэг нь юу гэлээ? Нэг тийм хүмүүс байгаад идэм байл шүү дээ. За. Хүши. Тэр ах вэ? Ану. Чи гялсныг дуудуулчаач. Гэлсо. За. Хонгийн доо. Ямар дуу гэсэн бэ? Хонгийн доо. Хонгийн дуу. За тэгвэл дуулаарай. Хаахан дэтэм зүсээ хаасангийн цуваа хоёр далавчаа дэлгээд хосгүй ураа ниснэ урхан хаврын улраад удан нутагта ирнэ
Уямналан хай бүжгээ. Усний шуудад гайхуулнаа. Уямналан хай бүжгээ. Усний шуудад гайхуулнаа. Наалхаар шаргаал намаар. Намун хөвөнөөс буцнаа. Навчны айсыг дагаад. Нуран орхин одноо. Навчны айсыг дагаад. Нуран орхин одноо. Өөрөө чи яагаад байгаа юм бэ? Яа, ануу хой дуулж ах чи хойгоор нь орж ирээд ах юм. Найралтуу хийж штий. Юу гэж дээ? Найралтууг чи холуулаад дуулдаг байхгүй юу? Хоёр хүн найралтуу болж болохгүй маа ануу? Болохгүй тий ануу. Найралтууг чи заавал холуулаад дуулдаг байхгүй юу? Тэгжээш найралтуу болдоо. Тийм үү? Тэгвэл дөрүүлээ дуулчвал найралтуу болох юм уу? Хөөе. Гурваа. Би таагуурт нэг юм хэлэх үү? Том хүмүүс ээ штий. Ямараа Том хүмүүс бидний ээж авууд одоо инжирийн ээж авууд ээ штий. Бүүнөрөө нэгийнхаа гэрт очихороо найрлж ингээд тэрэн дээрээ бас найралтуу дуулд юм байл штий. тийм үү? Тэ инжирээ. Тэгдэггүй инжирээ. Танаа аав ээж чинь хайрлж ирсэн үү? Ануу чи тийм харж ирсэн үү? Тэгэнгүүт том хүмүүс чинь найрлж ингээд тэрэн дээрээ найралтуу дуулд юм байлээ штий. Би тэр найралтуунаас нь нэгхэн бадаг сурсан ш таагуурт дуулж үзүүлэх үү? За. За дуул. Заач. Ийм дуу исэн ш нэрээ. Үрээ хэлигээдэг маданда гэдэг штий. Тэнгүүд араас нь баахан том хүмүүс маданда гэж орж ирээл бөөнөрөө дуулаад тэгэхээр эн чи бас найралтуу үсттэй. Наадах чинь холуудаа дуулж байгаа болохоор найралтуу болох юм байна. Тийм ээ. Хөш инжирээ ануу. Та хоёр битээрт найралтуу дуулаад өгөөч. Инжир яац хилийг нь хулган аваа явчихсан уу? Найралтуу мэддэггүй шүү. Найралтуу мэддэггүй шүү. Инжир яагаад юм ярихгүй байгаа? Хилий чи хулган аваа явчихсан юм уу? Үгүй. Хилээ харуул та. Манай инжир жоохон ичээд байгаа болов уу? Хинээс? Ануугаас. Хөөе ануу. Чи нөгөө нэг маргад шиг юм хийдэг үү? TikTok юу лээ? TikTok. Чи тийм юм хийдэг үү? Хийдэг. Чи тэрнээсээ үзүүлдэ. Би энийг л хийдэг. За тэгвэл чи шүлэг унших юм уу? Шүлэг үү? Тийм. Тэг. Монгол дээр ээжийн ойсны шинхэн дээр эвсэрхэн хөөрхөн хөнгөн дээр товч шилбэн тохирсон дээр товч эмгэрэн зогсон дээр уншиж мэдхэд ном сайхан уулзаж ярахад нөхөр сайхан ангир уургийг гэхээс үсгийг багшаас эрдэн ном дээд баян үр хүүхэд дунд баян эрд хөрөнгө адаг баян үргийн хүн нэг баян өвчнгийн хүн нэг баян сав хоосон буцаадаггүй салаамад тойрдоггүй сар өдрийг тоглодоггүй саруул Монгол ухаан сүүн турууга дурдаггүй сүрэг алдвал дардаггүй сүдний ясыг хонолдоггүй сүсгтэй Монгол ухаан овоон чулуун нэмдэг олд тааруул хуваалцдаг ойд ширэлж уралдаг оюунлаг Монгол ухаан бурхнаа доор тагтаггүй булгийн ихэнд нутгалдаггүй буйраа хогтой орхидаггүй буянтай Монгол ухаан цайны дээдгийг ихэрсдэг цалиг түгээ өргөөдөг татшгүй Монгол ухаан. Болцсон уу? Болцсон.
Ямар гоё шүлэг вэ те? Та нар сайн сонсч чадсан уу? Сонссон. Монгол ухаан гэл те. Монголчуудыг ухаантай хүмүүс байсан гэж хэлээ. Гэхдээ одоо тэр ухаан нь жоохон ууршиж алга болоод байгаа л гэж хэлээ. Тийм үү? Аа. Тэгвэл тэр ухааныг яаж нэмэх юм бол? Харин болдог бол энэ дэлхий дээр байгаа ялангуяа энэ монгол хүмүүсийн нэг жоохон ухаан нэмээд өгч гисэн тэмээ толгоонд нь Харин тий хоёроо тэгтэй биш үү? Хүмүүс ингээл мэдээж төрхөөс л ухаантай төрөхгүй шүү дээ. тий Тэгэл ингээл нас ахих тусам ингээл цаг хугацаа өнгөрөх тусам ухаан суудаг гэсэн шүү дээ. тий Одоо тэгээд энэ жоохон ухаан дунд болоод байгаа хүмүүсийн ухааныг нь яаж нэмбэл зүгээр юм бол? Ануу чи юу гэж бодчих? Би мэд. Миний бодлоор бол тэд нар нэг жоохон ном уншдаг болсон дээр баха тий. ном уншихаа би яг сүүлийн жоохон ухаан муудадс ном унших хэрэгтэй юм биш үү? Харин тий номсоо унших хэрэгтэй байхгүй юу? Хөөе, гурваа. Би яралтай явах ажилтаа болчлоо. Та гурав тэгсгээд ингээд дуусгачаарай за. Хаашаа явах гээд байгаа юм бэ? Үгүй би нэг яралтай юм мартчих. Ухаангүй болоод исэн. Ном уншихгүй болохоор тэгсэн. Мөөрө нөгөө ном уншихгаа явчлаа. Оо. За. Ануу. Чи ном уншдгүү? Би юу? Тий. Би хаяа ном уншдаг. Тийм үү? Би ч бас ном унших дуртай шүү. Чи ингэж ямар мэрэгчлээ хүн болохыг хүсдэг юм? Эмч. Оо, нэрээ тийштэй. Би таг мартчих. Миний ч бас ухаан жоохон дундраад байгаа юм бах та. Би бас мөрөөрөө очиж ном уншдаг билүү? Инжрээ. Чи ч бас хайрд ном уншаагүй те? Инжрээ ч уншсан юм уу? Үгүй инжрээ. Яасан? Чи хайрд ном уншсан уу? Уншсан шүү. Чи нууцаар уншсан юм уу? Яагаад чи мөрөө бид хоёр дэлээгүй? За тэгвэл яа ном уншихгүй бол яг болохгүй байна. Хануу чи ч гэсэн гэртээ хараад ном уншаарай заа юу? За. За. Тэгвэл бүгдээрээ гэр гэрлүүгөө хараад ном унших уу? Тэгээ. Баяртай Ануу. Баяртай. Баяртай хүүхдүүд ээ. Нам сайн уншаарай. Баяртай.